Тэнгэрийн сүм их орон хүн бүрийн зүрхэнд буй яруу найрагч Гамболдын баяр. Алтангууд шагналт залуу яруу найрагч Гамболдын баярын шүлэг урлагийн гавьс зүтгэлтэн Гамбатын ая хурамстын хүлэг Монгол улсын гавьяа жүжигчин Батбаяр. Баярлалаа. Миний морины хямралыг тэнгэрлэг ард түмэн яасан алга султаа байна. Өшөө. За. Одоо би баяртаа өнөөдрийн мэрэгэн мэндийг өргөн дэвшүүлье. Удахгүй эрүүл сарвал сайхан болж үзгэн хурц ухаан нэргэн байхын өрөөлийг өргөн дэвшүүлье. Тотод яррагаад цэцэг татан адуу төргээд
Шанда бұлығында сарың көрат Сәқін чемі сөт құдайрам Сәқін чамаға шүнда өгілен Атучым менне жарғын әлмейден Boş bir zürmenet Unçun hala sen güzüliget O şerimin içten eket Onun içimi harçın todron Öşe Sakın çamağa şunda ömülen Aduçım minni jargılan bile Şop! En morim cidde mini artımni Kamerın öde ahir ölüne şöyle şop! Öşe öşe Udene karadeşe Bayır düğütme bayır düğütme Öşe şop! Külübü sençki sürgünet Sütkün vadışların piyarat Buyun tuttur todakın solduğu Fıstığı hazza çamağa hırmıdan Işık Ulen Aduçın ne jargılan Jargılan bile Aduçım min jargılan bile Өнөөдрөөс та бүхэн дуран бүтээлээ тайлгнаж байгаа баяр найз маань Архангай аймгийн Тариуц сумын гаралтай Унган хөвөө би ч гэсэн Архангай аймгийн Тариуц сумын давуугуул гэж өөрийгөө овгилж явдаг юм аа. Ингээд энд хүрэлцээрсэн бүх сайхан ээжүүдтэй миний буурал ээж гэдэг сайхан дууг өргөн барья. 도식이 항강하 민디기 태세 도시군으로 미르자도 바이노다 저도 팀이네 걸러고 도문이 오르세 산이 겨로지 도리고 술린데 Seni bir çi sonuta Mini borlecimi Siruhan angha Mindigi tesen Sillingi tişege Silitse edi baynoda Çono temine Allah'ım Setildiğini tatsadan Orgun'un minçidat Sulli dadı banda Orguçu sonuda Mini borlecimi
민디기 태세 빨그도 티ሸ게 밀트세 이디 바이노다 초도 티미녀 걸러고 인내기 부탱 안디르디 교로 이리기시 팅게르테 세디비치 소노다 미니 보를레 지미 인내기 부탱 안드르디 교로 이리기시 팅게르테 세디비치 소노다 미니 보를레 지미 셀맥 둠둠 сайхан одгийсэн ийм сайхан өдөш ихэрэн нэгтэй та бүхэнтэйгээ өчүүхэн мүү би уулзж байгаадаа мэхий ёслоё. Миний ард түмэн бол морин хураан инээлгэн дуулаж Монгол хүнийхэн жаргалыг дуулж чаддаг, морин хураан уйлуулан дуулаж Монгол хүнийхээ зовлон дуулж чаддаг агуух ард түмэн шүү. Та нартай баярлалаа. Өнөөдөр миний хайртай дүүгийн яруу найргийн цэнгүүн бол эх орны тухай гайхамшигыг үзүүлэх ийм сайхан цэнгүүн байна. Энд би та бүхэндээ нэг гайхамшигтай хүний хэлсүгийг хэлье. Тэнгэрт ганцхан диваажин буй газарт ганцхан агуух зүйл бий. Тэр нь Монгол гэж суудхан хэлсэн юм аа. Тэгвэл бид хөх тэнгэрийн дор Монгол гэдэг агуух нэрийн дор бид жаргаж сингэж яваа, бүтээж төөрөж яваа агуух ард түмэн шүү. Сая баяр нэг сонд өгсөн ярьсгада намайг хайр дурлал ивэж байна гэж ярьсан байна лээ. Тэгээ баяртай зориулаад агуух Арсуулгын амзаатвын нэг шүлгийг хэлье. Мянган хүн шамдруулсан бол мянган дунд амзаат бий гэж бод. 100 хүн шамдруулсан бол 100-ын дунд амзаат бий гэж бод. 10 хүн шамдруулсан бол 10-ын дунд амзаат бий гэж бод. 1 хүн шамдруулсан бол 1 чин амзаат гэж бод. 1 хүн шамдруулаагүй бол амзаатыг өгсөн гэж бодож үлгээд. Баяраа миний дүү амзаатыг хүний оронд өөрийгөө бодоод агуух хайрын тухай шүлгүүчээрээ. Чамд маш уртсан байгаа шүү. Степен Хокинг тэрэгэнцрээрээ энэ галактикийн дүүрэн тойрч явж байгаа. Миний дүү тэрэгэнцрээрээ энэ бөмбөрцгийг тойрч яваарай гэж ерөөл хэлье. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү сайхан орой гал галуу мэндийг өргөн төвшүүлье. Ингээд баяр ахта цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг өөдөөд нь өргөн төвшүүлье. Ингээд та бүхэндээ урлагийн гав зүтгэлтэн Батбарын хөгжин Бавуугийн тогсрон гişүлэг чамайг тойрон гэргэлд нэмэх сайхан дууга өргөн барья. Цэг болон орда
Илүүдийн цаанаас бүртгэл болон буудаа очих гэсэн зүгээс чи ирээдүй болон тоосоо чи хайрыг сэтгэлдээ чамайг торн чи хайрыг сэтгэлдээ чамайг торн Монгол улсын гавьяа жүжигчин Чамин Чулууныг урьж байна. Буйнаа хураалан Гамбалдын баярт алгаан тосон энэ зааланд хөрөлцөн ирсэн та бүхэндээ Гамбалдынхан баярын гэрийнх нь энд хоронч болсон уран бүтээлчдийн нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ баярлж байна. Хүн хэдий ч нэ буян үлдэж ятна төдий ч нэ ад жаргалыг эдэлдэг гэдэг та бүхэн минь ад жаргалтай байж сайн бүхний эхлэл нь байг үзэгч түмэн минь сайхан бүхний өнгө та нар минь байгээ. Ингээд би та бүхэндээ Туркийн нэр зохиолч Жатын Каягийн зохиол амьдрал эд шид гэдэг өгүүлгийг танилцуулъя. Дүү Жоржийн тухай аав ээж хоёр нь их л чухалжилж ярьж байсан тэр үед Сэлийн ердөө 8 настай байлаа. Дүү нь хүнд өвчтэй хагалгаа хийлэхгүй бол аврагдах боломжгүй гэдгийг тэдний гэрийнхэн мэдэж байсан. Тэгээд ч тэдний гэрийнхэн хагалгаанд төлөх мөнгө байхгүй гэдгийг Сэли бүрт сайн мэдэж байлаа. Арга нь маргацсан аав нь одоо хүүгийн маань эд шид аврах байх та гэж ярихын сонссон Сэли өрөөндөө гүйж ороод мөнгө хадгалдаг оцон шувууны хэлбэртэй хайрцгаа онгоолгоод доторх мөнгийн 3 чудаа тоорж үзээд гэрийнхэн хажуудах эмийн санд очжээ. Эмийн санч орж гарсан хүмүүст эмийн тухай тайлбарлаад охиныг анзаарах сөхөөгүй байлаа. Гэвч Сэли төвчээртэй наргагүй хүлээж зогслоо. Тэгж сая эмийн санч охиныг анзаараад за охин минь чамд юу хэрэгтэй вэ? Хурдан хэлээрэй. Би бас энэ ноёнтонд үйлчлэх хэрэгтэй байна гэд дэрэгдэн зогсож байсан Фенцер ноёнтон руу заалаа. Сэли надад ганцхан ширхэг ид шид хэрэгтэй байна. Ид шид ямар үнэтэй юм бэ? Гэхэд эмийн санч уучлаарай охин минь манайх ид шид зардаггүй л дээ. Харамсалтай байна. Чамд тусалж чадахгүй нэ гэхэд Сэли ямар үнэтэйг нь хэлээд өгөөч. Худалдаад авах мөнгө байна гэлээ. Гэтэл тэр хоёрын дэрэг зогсож байсан Фенцер ноёнтон бяцхан хатагтай минь танд тэгээд ямар ид шид хэрэгтэй байгаа юм бэ те? Гэхэд Сэли юу л да миний дөвхөнд өвчтэй хагалгаа хийлэхгүй бол аврагдах боломжгүй гэж эмч нь хэлсэн гэсэн. Тэгээд арга нь барагдсан аав минь одоо хүүгийн маань ид шид аврах байхтай гэж ярихын сонсоод би өөртөө байсан мөнгө аваад нааш ирсэн юм а гэлээ. Фенцер ноёнтон хатагтай минь танд тэгээд хэр зэрэг их мөнгө байгаа юм бэ те? Гэхэд Сэли $1.11 цент. Миний дүүд хэрэгтэй тэр ид шидийг худалдаж авахд энэ мөнгө хангалттай гэж бодож байна. Гэхэд Фенцер ноёнтон маш сайн байна. Дүүчин хэрэгтэй тэр ид шидийг худалдаж авахд наад мөнгө чинь хүрэлцээтэй. Хоёулаа танаад очигээд нэг гартаа мөнгөний натгаар нөгөө гараараа Сэлийг хөдлөөд Фенцер ноёнтон эмийн сангаас гарлаа. Гэтэл тэр Фенцер ноёнтон Карлтон Армстронг гэдэг Мис Заслын алдартай эмч байжээ. Бурхны авралаар хагалгаа амжилттай боллоо. Сэлигийн нүд дүүрэн
баяртай гэртээ ирлээ. Гэтэл ээж нь нулимс цэйлэлзүүлээ. Энэ хагалгаа үнэхээр ид шиттэй юм бол доо. Ер нь ямар үнэтэй байсан юм бол доо гэж ярихын сонсон Сэли чимээг өхөн нэмсэглээд эмнэлгийн асрагч, соёлогч, эмч нар гэдэг Бурханаас бидэнд илгээсэн алтан гартай ид шитэнгүүд байдгийн байна да гэж бодож зогслоо. Үнэн дээр энэ хагалгаа ямар үнэтэй байсныг Сэли эмч хоёр л мэдэж ирсэн. Ямар үнэтэй байсан гэж ердөө л $1.11 хүний сэтгэлийг гүйцэх мөнгө гэж хаач байдгүй лээ. Баярлалаа. Дөрөвдөрсөндөө хүлээн авч жаргал хормогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж миний хайр гэмээр дууган өргөн барья даран болгоно. Ичгд ингээ болж надад ирсэн. Ирэх цагийн айсыг дагаж нарт дандирсан. Мөнхийн гэгэн хараад тэгж хорвог уйрасан. Миний насны тэгэлт дайган энийг хараагүй. Тулж төшиг баган миний гэж насаар ханилсан. Удгны оргодох энийг хараагүй. Энийг хараагүй. Баярлалаа жижигчин анх хоёр. За, маш их баярлалаа. За баярлалаа. Ингээд та бүхнийхээ өмнө дараагийн нэгэн эрхэм уран бүтээлч хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд та бүхнийхээ өмнө та бүхэндээ олон сайхан үзүүлбэр, олон сайхан хөгжмийн номер, олон сайхан дуугаан өргөн барьсан нэгэн эрхэм хүн байдаг. Энэ хүн бол улсын циркийн хөгжим баясган адиадагч Монгол улсын гавьяа жүжигчин Тогтгор Галсан Дотгох юм аа. Галсан Дотгохыг хүрж байна. Нэг. Ядада. Өнөөдрийнхэн баяраагийнхан энэ сайхан уран бүтээлийн цэнгүүндэрийн хон энэ лимб хөгжмөр нэгэн сайхан аялалгыг тоглоом сонирхол. Энэ биш шүү дээ. Хөгжим. Баярлалаа жижигчин анх хоёр. Маш их баярлалаа. Та бүхний өмнө дараагийн эрхэм хүрэлцэн ирсэн байна. Аялгууд сайхан чанартай уран бүтээлүүдээр Монгол ард түмнийхэн танилцуулсан Монгол улсын гавьяач жүжигчин Харан хамтлагийн ахлагч жаргал сайхан хүрэлцэн ирсэн байна үлээ оноо. Хөгжим. Баярлалаа. Жигсаа. Арузат.
공중. 주직진 자르바사히 부드럽 Аммаг дөрвөн тууранда саджи чивэ тэцэт мөрмэн Амааны химавсэн гэсэн самбатагтай хөдөг мөрмэн Наран нөмөрсөн сэлвэндэ Утмэн огшилцэт мөрмэн Нассан заяны цэдгата Анган уурын шанхабэн Харган гэмэн янцхахатунаас Даяр шакшак хаврав цэр мөрмэн Зеркмор түрүүчирдэ Зэр саних тэртэ тоцордо Тусн унди чуктада Збро Тусн унди тостада Ойсон эстэн битбэр чуктада Oysa nezden ben çok daha Burada баярлалаа. Ингээд найзуудаан эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье. Баяраа уран бүтээлийн өндөр амжилтыг хүсгээрэй. Баярын шүлэг төгс баярын дуумын 2012 оны шилдэг үтэл 2013 оны шилдэг хийт дуу 2013 оны топ алтын пенс наадмын топ 20 дууны нэгэд орсон хийт дуу Монгол улсын эх хөрсөн элч дуучин ноён бондгоор Дээр дурсан суран цэцгэсэл бич эрхэлсэн дүүгээ Өдөрж гарсан нутгийнхаа үнэртэй чолоо Өрөөд бусдад хамаагүй битгий үсэндээ Сүүчийн авчис тасарч унахасан өмнө Ичидэн амжит бүгдээрээ дуулаа. Тэгж буцлаг цагийг настай тавилаа Ичигэс шингнөр бурхан гэж үгүй шүү Наран атгаж жаргалын үлгэр ихлүүсэн дүүгээ Өдөрж өдөрдрий аруугийн амьдрал солигдоо Өөртөө итгэлтэй хацтэйгүү ахаараа Анги цуба бодолдар хасан өмнө Авран амжиж очороо дүүгээ Асдан модох нарны шарадаши Авас шинор бурхан гэж үгүй шүү
тийшээ нисэн дүүмээ өдөр өдрөөр хорвогийн амьдрал солигдоо өөртөө итгэлтэй хацдаг үр алхаараа зүчид авчис тасарч унахаас өмнө ичидэн амжиж очоорой дүүмээ асудан мусах цагийн урсгал дундаас аав ээжигээ амжиж хайртаарай дүүмээ зүчид авчис тасарч унахаас өмнө ичидэн амжиж очоорой дүүмээ ахтар урсах цагийн урсгал дундаас аав ээжигээ амжиж хайртаарай За баярлалаа. Шөлөг бүрсрэнгийн аяй амжилт хүсье. Монгол улсын соёлын түвний ажилтан ноён бондгороо. За энд үргэлжлүүлсэн бүх монголчуудаа амжилт хүсье. Мөн найз баяртай ад шаргал ирүүлэх хамгийн сайн сайхныг хүсье. За өдрөө хамтдаа болъё. Сэтгэл бүхний готралгүй урмгийн төлөө цэцэг бүхний гундалгүй усалхын төлөө цэгнэж хутлыг агоодоо таслахын төлөө шотхан өнөний талхыг хийх төлөө чамд би ашаргал амжилтыг хүсье чамд би тодорхой танд би ашаргал амжилтыг хүсье танд би бусдад ганцхан таалагдах гэж амьдрахгүй төлөө болоод явбал бүтэхгүй сануулахын төлөө зориод гэл бид хүрч болдгийг харуулахын төлөө чамаас Монгол их хэлгийг сануулахын төлөө чамд би ашаргал амжилтыг хүсье чамд би амжилт хүсье танд би ашаргал амжилтыг хүсье танд би амжилт хүсье бидний сайхан Монгол ахын дүүс нэг нэгнээ сэтгэл үрдийн үрд мандан бадрал болтгоо ад шаргался Элэссэн хууртаж нутгаа зарахгүй төлөө эцэг биш түүхчин үлдэхийн төлөө ивээ мөхд бөхдөж явахын төлөө их орно өөршгөө хайрлахын төлөө чамд би ашаргал амжилтыг хүсье чамд би амжилт хүсье танд би ашаргал амжилтыг хүсье танд би амжилт хүсье за амжилт ядаач ашаргал амжилтыг хүсье амжилт хүсье танд би ашаргал амжилтыг хүсье одоо бүгдээрээ дуудаж шүү чамд би ашаргал амжилтыг хүсье чамд би амжилт хүсье танд би ашаргал амжилтыг хүсье танд би амжилт хүсье цаг хугацааг хайраар дуулъя за баярлалаа миний энэ найз хүн харахад ингээд өвдөөд ингээд нэг тэрэг дээр сууж байгаа юм шиг харагддаг боловч миний нүдэнд дандаа гүйж байгаа юм шиг харагддаг.
сэтгэлээрээ бүр тийм босоо зогсоо. Яг үнэндээ баяр шиг ингээд суугаагүй хоёр хөлтөө мөртлөө бидний үеийн залуучууд өнөөдөр юу ч хийж бүтээж чадахгүй өдөр хүртэл унтдаг, шүнжэнгөө явдаг. Яг нэг ийм нийгэмд бид нар амьдарч байна. Тэгтэл өнөөдөр энэ хоёр хөлгөө мөртлөө хоёр хөлтөө хүнээс хурдан гүйж шүү. Монголчуудаа нэг амар гой хайрлах хэвээр цаг иржээ. Тим нэгэн тунсаггүй амраг цээж нэмэн аглагт цэцэг хөгжмөдөн суудаг да гэж. Ийм шүлэгэл маш ховор байдаг юм аа. Тэгээ баяраа эрүүл их аз жаргалыг хүсээд бас энд ээж нэрсэн байгаа гэсэн. Ээжтэн зориулаад бүгдээ хамт мөр дөржээ хөгжим. Бөвөл хорвоо бөвөө гэдэг дог бүгдээ хамт дуулъя. Ээжтэн зориулаад. За бүгдээ баярын ээжд бүгдээ аз жаргал ортодоо насрыг хүсээд алга ташаа. Өнөөдөр маш сайхан орой болж байна. Ийм сайхан хүү дөрөс ээжд нь баяр хүрье. Бүсгүй хүний хаван хөө буэн дууны оягтай билээ мөрөн хорвоо тихлээрээ буэн дууны өнхий билээ
За ингээд баяртынхаа тоглолтоо дээр хүрэлцэн ирсэндээ сэтгэл хангалуун байна. За ингээд бүгдээр баяртаа нэг чин сэтгэлээс алга ташцгаая манайхаа. Ингээд баярыгаа маш их үндэтгэж явдаг. Цаашдаа уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөе. Тэгээд би Монгол хүн хэмээх тугаа зориулж байна баяраа. Хотело бодогдсон хар борин чиди томын тэргүү сарын 16 хэмээ хотагчан тэргэд өдөр цагаар эзэн шиг сөрөгтөө шагаан чидэд үчиг баруун гарта атхан барин бэлтара харагар муулахта шар сотон биг гигэ нарыг татуулсан шаргал өдрийн нарыг гэртэйг хүчээчээ жангаргасны хуучаач баруун хуурнаа харыг хуурнаач тоомаа будонгүй ханис тутамбор Чебина, уч Монгол авахтай, огтолбот үсэ. Лагерийн жаварта барыг арсдайхбат. Үлдэж байгаа хүйний хөрх харс гэж. Бүргэх усхаа тулгаж олдогдохта. Нагоогоор сүбие чичиж. Амботос нэрэ орцугийг чичиж. Тотохонхи хогтэй цагаан шохор тон дээр суужгээ деможгээ. Мэдэх тэрээр эцэг зүг бэдэг цай эрэг тэмж гисэн. Эрхэд ичхий татарч хөлөг мөд зомж. Үнсүсийг харсаж хүнч татыг бүргсэн. Өчигүүдийг оросоор бадар цэгийн хам. Малаач явна гэнэ манан гарч гэн энэ тэмүжээ. Гавчгэн мохшгүй ухалаар Монгол улсаа мандуучгэн аргуу хоёроо адар борш хөмөрсөөр амсхэмэр гэлгэн өрн сэшг дүүрсээр хангал мөрний зонд гатн дөрөө бутлаг би хамаг Монгол ороо хайрын дэсэн тавтаг би төрөг сайн чичгэн дөрөөсөө аварчгэн бүгшэшний тэжгэн төмөн болоо чагуулчгэн энэ тэмүжээ амсэг очгэн тэнгэрийн хаяач ашигны хангарын дурсасаа цайд мөргөн татаас шаргалтаг хийгөө Роса, сурга матего, сас порошок, тайс наших тосан. Таги сада, тайсан гети, тюльтор тутачек, оттогом гентай, он гилдек ходит чада. Ох, не тюльце, хормоторон боч, отто хоч ми тукенде, монгол улсыг үлдэхэж, отто тэгэр гочтой, тэмүтсэг чи. Хотагчан тэргэд өдөр цагаар эзэн шиг сөрөгтөө шагаан чидэд үчиг баруун гарта атхан барин бэлтара харагар муулахта шар сотон биг гигэ нарыг татуулсан шар өдрийн нарыг гэртэйг хүчээчээ. Эй, баярлалаа. Зохиолч сэтгүүлч Монгол улсын төрийн сойрхолд Баударжийг өрн залъя. За юуны өмнө бидний хайрлаж хүндтгэж явдаг сайхан яруу найрагчдуу баярын минь уран бүтээлийг хүндэтгэж энэ танхимд морилон заларсан энэ гал алуун сэтгэлтэй уншигчд зочид та бүхэнд чин сэтгэлээ сайн баярлж байгаагаа хэлхийг хүсэж байна. Та бүхэнд маш их баярлж байгаа шүү. За тэгээд би эрхэм дүү баярын тухай ганцхан үг одоо хэлье гэж бодож ирсэн. Баяр найрагч дүү маань Тэрхийн цагаан нуурын өвдөс авшиг чингэсэн саяхан орон зайд орон савд одоо төрсөн хүмүүн мэдрэмжийг тэндээс авсан яруу найрагчийнхаа мэдрэмжийг бас тэндээс авсан ийм одоо азтай сайхан одоо залуу уран бүтээлч юм аа.
Бидний баг залуу байхад манай баруун нутгийн эмгэгд эгч нар ярьдаг байсан. Хуучин цагт богдын хүрээгээр хор явсан жинчтэд бүсгүйчүүд замдаан тэрхийн цагаан уураас гизэг үсэн ганц угаачих ус аваад ирээ гэж одоо эрхэмлэн загтаг байсан тухай бидний багад бас ярьж байдагсан. Энэ сайхан эмгэгд эгч нар юуны тул тэр тэрхэмэх нуурын усны тухай тэр үнцний тухай юу ярьж байгааг одоо мэддэггүй байсан боловч хожим мэддэг болсон. Өнөөдөр ч гэсэн тэрх нутгийн тэр сайхан авшиг адис шингэсэн тэр сайхан нутаг уснаас шүлэг үчиж тэр сайхан нуур усны ажиллалыг өргөн олон түмэндээ уншигчдаа тарааж яваа эрхэм найрагч дүүгийнхаа яруу найргийн номуудыг уншиж шүлгүүдийн одоо нягтлан бясалгаж суухтаа энэ сайхан нуур усны дотоод гоо үсгэлэн бясалгалын үнцнийг мэдэрч байдаг юм аа. Тэгээд баяр дүүдэн энэ сайхан нуур усныхаа дотоод гоо үсгэлэн олон жил хүмүүст хүргэж хүмүүсийн зүрх сэтгэлд гэрэл түгээх шоу мэт олон жил амьдраасаа гэсэн бэлэгтэй сайхан ёроолыг тавья гэж бодож ирсэн юм аа. За ингээд тав хүнийгэн хүндэтгээд дорн хэмээх бүлэг шүлгээсэн хоёр шүлэг уншаа. Дорн баруун мөрөн дээр минь амар амгалангийн суу бэлэг зүүн мөрөн дээр минь ариун дурлал ийм буурал хөгжимч завилсан амирлангийн нууцад дорн билээвэ. Орон миний айдас өөрийн туяаны минь алтан амсрыг тэр хулгайсан юм. Орон миний төгшүүр орхины завсрын шаргалгийг уйхан огтын минь эчин гүрлэг тэр халаасалсан. Орон миний эрхэм анд өвсд тал цаст уусан харамлахад сургасан юм намайг. Орон миний эрхэм нөхөр өргөлж намайг сэрэмжит цэцэн болгосон юм. Би дорн сарны нууц сансрын гоник энэ миний тэргүүн гоёл саруулхан шүн аниргүм тал нутаг энэ миний дээдийн саяр хол тэнгэр миний гүн ухаан тэндээс бурхадын шаргал амьсгал сонсогддог юм. Дотогшон урсах нулимсны минь цуурайнд долоон бурхан одод айвдаг юм. Орчлонгийн хүрэл хаалгаж яхран нэгтгэд одогсдын алтан сүнс намайг тэндээс зорин ирдэг юм. Би дорн ханцуудаа нуух зүйл гэж надад байхгүй. Хайрын шар хамаргийн үнсэлтийг харин нууцалдаг. Сар миний нууцыг мэднэ. Сайхан бүсгүйчүүдийн нууцыг тэр чиг бас мэднэ. Хөл хүнд бүсгүй хүний өмнө хөхөмдөг суунагтайгаан хамт сөхрөн онодгийг минь хөлөг мөрдөжад гайгалын гэрэлд хүчит тарин аялгууд хэнгэргэн дэлдэн ариун үстгийг минь тэрл мэдэндэ. Би дорн мөнхөсийн салхин миний айдас бус мөнхүү өрнөөс үлэх хүйтэн амьсгал миний агуу айдас өөрөөр би яахыг үл мэднэ. Би дорн нүүдэлчдийн эсгийг гэрийн хойморт цагиргалж сүү амсдаг нүнжих талтан могой юм би бууран дээр ногоо ургаж дэлхий шинэтгэд буурал хүнүүгийн нутаг тэрхэлдэг угийн ивэртэй лос юм бэ. Наран сарны өвдөстэй гэрлээр бүслүүр ороосон намайг хэнчиг үлэвдэн хормостын цэцэн санаагаар нууцаан зүйлсэн би ховригж намайг хэнчиг үлдэйлэн. Би дорн ургаа зандан хан юм би улаан зандан өний юм би зандан тоон юм би дорн Монголын их гэгээнүүд хүртэл хоорондоо харьцахдаа үг хэлэн хэлцэхтэй яруу найргаар дуулсан байдгийг. Ингээд та бүхний өмнө алтан өдөр шагналт яруу найрагч Амболдын баярыг хүргэе. 이게 어떻게 믿음이야? 대중 당기만 저번가봤으면 모든 자도서 고시티닝 들어서 여러분들 고생을 한다고 해서 매일 동스틱 시트를 두개 있으면 홍보근대 말이다. 모르겠지. 이래 봤다가 이게 되게 좋겠다. 너네다.
намайг байсан байгаагүй. Намайг байсан байгаагүй. Намуу zulмын шүлгэн бичиж улаан дэвтрийг нь хуудснаас гандигагийн үндэс ангил самран байгуулан нуурын зэгс загартын шуугч нуус ангир ханган саард байгуулан борооны дараачийн тэнгэр цагаан гурван манан тавлалтын нисээд өөрөлдөгч борны зүудэнд үйлүүлж усны өнгөн дээр нэгэн улаан авч хөвсөөр байгуулан намайг байсан байгаагүй хаврын байгаль манцуцэг хөвчи болоод цэнгэр суммын сүнгөөн турч замган дорон загсан үйлсэрэл байгуулан Омоноор ондоо хөд нэлтноотой уралдан ургаж оролтны гол зүрийг оддын зүг хийсгсээр байгуулан үл анзаардаг цаг хугацаа үлмий дээрээ юм айн цогой дэдэшлэг гөрөөснөөс оройдон нэгэн алгасаар байгуулан намайг байсан байгаагүй нар моддын мөчөр үхнээс шаралчур үлгэж навчнаа хүрсэн шүүтрийн усыг цохоргой амтрхан уусаар байгуулан тэнгэр асуултын тэмдгээр үерлэн ягаарч тэнгисийн уснаас шууны нөлөөс олон чоргош ун болсоор байгуулан оршигээд одхон гэр хооронд бурхны морин дэрэг үүлийн үрийн шүүслэн улаан алим зүүсүр байгуулан намайг байсан байгаагүй. Та бүхэнд баярлалаа. Яруу майрагч Гамболтын баяр ингэж яруу майргаар амьдарч ингэж яруу майргаар цалинлаж ингэж яруу майргаар та бүхэнд түгэж байна. Игчин алд цагаан хатар амьдрал уран бүтээлийн нийгэм мөнгөн аяг цагаан гэдэг шиг ялхаж цалинж явах одоо байгаж гэсэн хэрэг байна. Та бүхэндээ өнөөдрийн сайхан мэндийг дэвшүүлье. Энэ Гамболтын баяр гэж яруу найрагч энэ дүүгийнхээ одоо энэ тоолтонд оролцож байгаа их баяртай байна. Төрийн шалгалт хөгжмийн зохиолч чин зэргийн хөгжим хорвоо гомцсон ээжтэй.
비어져 서서히 도로 부수지 지그시 샤르가두가 horvodman irtigiga mursa hangor hube ustachi sun bihonu samnasa 지치게 보고 동거르디고 조치치시 자도 나스미 조 나스도 일차르데가 horvodman irtigiga mursa hangor hube ustachi
Ээжин сайхан тэргүүтэй залуу зохиолчдын нэгдэг тоглолтын чирэг сэтгэлээрээ дэвсэн баярын аав Гамбол ээжин наран гэрэл гэр бүл төрөл төрөсөд найруулагч урлагийн дэвсгэртэн Гамбат тоглолтын эрхлэвэн тэтгэгч энх хамгаалсан захиралтай MGC компани дэмжижсэн Монголын зохиолчдын эвлэл 65 дугаар сургууль гайхамшигт амьдрал сэтгүүл Уралайн студ орон зохиолын гишүүний төв Ажиг дөрөвчний студ алтернативын саксофонын хинзүүл амплификатор харьяа совино хинзүүл Үндэсний тэрбэгүүлийн корпорац захирал Эльнова Хамбургтэй компани захирал Сандер Дорч улсын хурлын гишүүн болор эргэн Норвегийн чинартай бүт талархал илэрхийлье. Бид ээлжийн ивэнтэрч BBTV сайн гэрүүлэгч Давайг шиг эфэгийн хамтлагууд талархал илэрхийлье. Баярын гомбо тайлын журналууд баярын уншигч дэмжигч үзэгч тоглолтын зөвхөн сэтгэл зүрхээр болсон хүмүүст маш их баярлалаа. Та бүхэнд алчрал амьдралын сайн сайхан бүхнийг хүсэж байна. Тэнгэрийн сүм их орон хүн бүрийн зүрхэнд буй яруу найрагч Гамболдын